50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэмхати 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Бацхан үзэгчтэй та бүхэнд шинэ 7 хоногийн мэндийн орой мэндийг хүргэе. За өнөөдрийн дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр үндэсний лотерейгоос үндэсний лотерей нэвтрүүлэг 1 дахь 3 дахь 5 дахь өдөр болгоны 17 цаг 30 минутаас та бүхэнд хүрдэг ёсоор ингээд 1 дахь өдрийн нэвтрүүлэг, даваа гарагийн нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон. За ингээд хамгийн түрүүнд та бүхэнд 4D хүрэх болно. За түүний дараагаар 5D буюу 50 6D буюу 50 саяын төлөө тоглож байгаа хүмүүс. За дараа нь 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс бас анхаарлаа хандуулаарай. За ингээд 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуур. Энэ хонжуур бол өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авах боломжийг танд өгч байгаа шүү. За ингээд 40 бөмбөлөг 40-лээ. Шилэн машинд орлоо. За эндээс 4 бөмбөлөг нь гарч ирнэ. За 4 бөмбөлөгний хамгийн ихний бөмбөлөг нь гарч ирлээ. За 3 гэсэн дугаартай байх шиг байна. 8 3 3 байна. 3 гэсэн дугаартай бөмбөлөг байна. За 4 бөмбөлөг гарч ирнэ. Энэхүү 4 бөмбөлөгний тоонуудын гарч ирэх дарааллыг яг зөв таах юм бол та өөрийнхөө бооцоо 500 дахин өсгөж авах. За бооцоо хамгийн багадаа 500 төгрөг. За дараагийнх нь бол 9 байна. 3 9. За 3 дахь бөмбөлөг нь 1. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 3 9 1. За 3 9 1. Хамгийн сүүлийнх нь буюу 4 дахь нь. 4 дахь нь. 4 дахь нь 6. 39 16. За ингээд 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуурын 4 бөмбөлөг амжилттай гарч ирсэн. За тоонуудын та бүхэн дахиад нэг хэлээд өгье. 3 9 1 6. 3 9 1 6. За эхнийх нь. За хэрвээ яг энэ тоо таарсан бол та өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авах юм байна шүү. За өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах боломж таны өмнө ирлээ. Юу гэвэл 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуур. За ер нь та 4D-гээр тоглож байгаа бол нэг хувилбараар 3 удаа тоглоно гэсэн үг. 3 дугаар зэргийн хонжуур, 2 дугаар зэргийн хонжуур, 1 дугаар зэргийн хонжуур. За энэ бол таны 2 дахь боломж. За хамгийн ихний бөмбөлөгний тоо 7. Хамгийн ихний бөмбөлөгний тоо 7. За дараа нь хэд вэ? Дараагийнх нь 4. Дараагийнх нь 4. 7 4. За тэрний дараагийнх буюу 3 дахь бөмбөлөгний тоо 4. Дахиад 4 гарч ирлээ. 7 4 4. 7 4 4. 7 4 4. За одоо хамгийн сүүлийнх нь 3. За ингээд 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуур. Хэрвээ та 4D-гийн 2 дугаар зэргийн машинаас гарч ирсэн 7 4 4 3 гэсэн 4 тооны дарааллыг зөв бүгэлсэн болвол та өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах юм байна. Тэгэхээр таны бооцоо хамгийн багадаа 500 төгрөг өсөх хэлхийн шүү. За дараагийнх нь бол 1-р зэргийн хонжуур. За 1-р зэргийн хонжуур бол өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж авах юм. 2000. 500 төгрөгөөр тоглолоо. 4 тоо бүгэллөө. Та үнэхээр азтай одтой хиймэртэй байгаад гараад ирэх юм бол 500 төгрөг чинь 2000 дахин үржигдээ сая төгрөг болох юм шүү. За эхнийх нь 1. Эхнийх нь 1. Дараагийнх нь 5 юм шиг байна. 5 6 юу? 5 байна. 1 5. За түүний дараагийнх буюу 3 бөмбөлөг 8 8 1 5 8 1 5 8. За одоо хамгийн сүүлийнх нь. Хамгийн сүүлийнх нь 4. 4.
За ингээд дөрөвдөө энэ хүрээд өндөрлж байна да. Ердөө дөрөвгөн тоо таагаад өөрөөхөө тавьсан бооцоог 500, 1000, 2000 дахин өсгөж авах юм байна дөрөвдөө дээр бол. За ингээд дөрөвдөөгийн 1-р зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн дөрвөн бөмбөлөгний тоо 1 5 8 4 1 5 8 4. За харин одоо 6D бол 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа бүх хүмүүст хамаатай шүү. За ингээд 6 гэсэн конопыг дарлаа. Энд нийт 60 бөмбөлөг байгаа. 60 бөмбөлөгнөөс 6 бөмбөлгийг гаргаж ирнэ. За энд гарч ирэх 6 бөмбөлгөн дээрх тоог дарааллыг нь яг зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийн эзэн болох юм байна. За хамгийн ихнийх нь 6. За мөн эхний 2 эсвэл сүүлийн 2-ыг дарааллыг нь зөв таах юм бол та 1500 төгрөг олж байна. За 2 дахь бөмбөлөгийг өнгөрч байна. 1 61 та таацсанд бол 1500 төгрөгтэй болсон гэсэн. За эхний 3 аль эсвэл сүүлийн 3 бөмбөлгийг та зөв тааж чадах юм бол дарааллын зөв тааж чадах юм бол 15000 төгрөг очих шүү. За жишээлбэл одоо 6 1 9 гэ таасан бол 3 дахь бөмбөлөг нь 9 байна. За 4 бөмбөлөг эхний 4 эсвэл сүүлийн 4-ийн дарааллыг нь зөв таах юм бол та 150,000 төгрөг олж байна. За одоо энэ 4 бөмбөлөг өнгөрч 5 гэсэн дугаартай 6 1 9 5 гэ та бүгэлдсэн бол 150,000 төгрөг хонжирт хожиж байгаа. За 5 дахь бөмбөлөг гарч ирэх гэж байна. Эхний 5 аль эсвэл сүүлийн 5 тооны дарааллыг зөв таах юм бол та хэдэн төгрөг олж ирнэ гэж сая 500,000 төгрөг олж юм байна. Сая 500. За 7. За 6 1 9 5 7 гэ та таацсан бол сая 500,000 төгрөг. За 6 дахь 8. За 60 бөмбөлгөн дундаас сороогод гараад ирсэн 6 бөмбөлөг. Гэтэ бүгдөө өөр дугаартай байна. Заримдаа бол 8-ын тоо, 7-гийн тоо ингээд цифрүүдээс 2 юм уу 3 давтагдаж гарах тохиолдол байдаг. Өнөөдрийн хувьд бол ондоо байна. За ингээд 50 сая төгрөгийг ямар тооны дараалал хожих байсныг танд хэлье. За магадгүй хэн нэгэн хожиж иж магадгүй тийм ээ. Сая 500, 150 мянгаыг аль эсвэл 50 сая төгрөгийг хожиж байгаа ч юм билүү хэн мэдлээ. За ингээд 6 1 9 5 7 8 гэсэн 6 тооны дарааллыг зөв бүгэлсэн тэр хүн 50 сая төгрөгийн эзэн болж байгаа юм байна. За та бүхэн 6D тоглосон хүмүүс бүгдэнд нь баярлалаа, амжилт хүсье. За харин одоо бүгдөө хамтдаа 120 сая төгрөгийн тоглолтоо эхлүүлье. За 1 дахь 3 дахь 5 дахь өдөр болгоно 120 саяын машин бол нэг л удаа ажиллаж байгаа. Тэр энэ боломжийг битээ алдаарай. 7 хоногт 3 удаа ш. За хамгийн ихнийх нь 11. 1-ээс 42 хүртэлх дугаар бүхий 42 бөмбөлөг байгаа. За эндээс 7 бөмбөлөг нь гарч ирэх юм. 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлөгний гарч ирэх тооны дарааллуудыг харгалзахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөг олчих юм шүү дээ. За 11 19 11 19 дараагийнх нь 26 дараагийнх нь 26 одоогийн байдлаар 3 бөмбөлөг гараад ирсэн байна. 7 бөмбөлөг гарч ирэхээс эхний 6 бөмбөлөгн дээрх тоонуудыг алдалгүй зөв таах юм. Гэхдээ дараалал ерөөсөө хамаахгүй шүү. За дөрөвдүгээр нь өнгөрч ийн 25 25 11 19 26 25 өнөөдрийн 5 дахь бөмбөлөг 15 15 за өнөөдрийн 6 дахь бөмбөлөг 120 саяыг батлах мэтэл гарч ирэндээ одоо 6 дахь бөмбөлөг 41 за эхний энэ 6 бөмбөлөгний тоог нь дараалал харгалзахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөг хожих юм. За өнөөдрийн бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг ямар дугаартай байна? 36 за 7 бөмбөлөг гараад ирлээ дээ. За дарааллыг нь
та бүхэн танилцуулъя. Гэхдээ ер нь бол эхний 6 бөмбөлгийг таахад бол дараалал хамаагүй. За та 5 бөмбөлгийн дарааллыг буюу одоо 36-г оруулахгүйгээр эхний энэ 6 бөмбөлгнөөс 5 бөмбөлгийн алдалгүй зөв таасан бол хэд вэ? 900 мянган төгрөг очиж байгаа. Эхний энэ 6 бөмбөлгнөөс 5-ын зөв таагаад бонус бөмбөлгийг оруулаад буюу өнөөдрийн хувьд бол 36-г оруулаад 6 бөмбөлгний тоог зөв таах юм бол хэдэн төгрөг очно гэж бодож байна? 12 сая төгрөг очно шүү. Яг хоо татварт нэг 4 сая 800 гэнэ өгөөл биз тээ. За ингээд 7 тооны дарааллаар нь та бүхэн танилцуулъя. 11, 19, 26, 25, 15, 41 өнөөдрийн бонус бөмбөлөг 36. За ингээд нэвтрүүлгийн нөрөд өндөрлүүлье. Та бүгдийг анхаарал тавьсан. Их баярлалаа. Дараагийн тоглолтоор уулзцгаа баяр та. 50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Mongolia үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Zubati 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа авыг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас C1 телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.